За сайн байцгаана уу 27 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. Өнөөдөр 8 сарын 8 ингээд 88 гэд хажууд дэш нь харуулах юм бол юм хязгааргүй тэмдэгтэй адилхан. Тэгээд ийм сайхан өдөр тохиож байна. Тэг өнөөдөр бас ханд дагинсын булттай өдөр байгаа. Тэг энэ өдөр та бүхэндээ гэрчлэгүүн гарын авлага гээд бодмөрийн зэргээс өвлийн үрийн тухай уншиж өгье гэж бодсон байгаа. За энэ бол маш гайхалтай ном байгаа. Тэгээд ер нь гэртээ аваад бас өдөр болго уншиж байвал маш их хэрэгтэй. За энэчнээс сайн амгалан бүгдийн үндэс болсон үйлийн үр дор сэтгэл идэвхжлэлснээр сүжгийг үүсгэх. Бид бүхэн чухаг дээд 3 доор аврал одуулсан учраас ганц 2 төрөлдөө муу заяанд төрөхгүй болохоос муу заяанаас аштад гитлэх биш юм шүү дээ. Хожим хизээч муу заяанд дахин төрөхгүй баталгааг олохыг хүсэх гэвээс аврал одуулахын суртгаал дор шамдах хэрэгтэй. Хэрвээ та бүхэн түүн дор эс шамдах ахвал үлгэрлвээс нэгэн гэмт хэрэгтэн нөлөө бүхий ноёнтонд авралыг захих аваас тэрхүү түшмэл үүнийг хийж болно. Харин түүнийг цээрлэх хэрэгтэй хэмээн түүнд зөвлөх болно. Тэгвэл мөнөөх гэмт хэрэгтэн хүчээр хүнд гэмт хэргийг дахин үйлдэх юм бол тэрхүү эрх мэдэлтэй түшмэлч түүнийг аварч чадах арга үгүй болох бөгөөд дахин хууль цаазаар шийдвэрлэх хэрэгтэй л болно шүү дээ. Түүнчлэн бид нарч аврал одуулахын суртгаалыг ёсчлон бүтээхгүй аваас чухаг дээд 3 бидэнд юу ч зохиох боломжгүй болно. Тийм ч учраас Бурхан багшийн үзүүлсэн муу заяанаас аврагч аврал нь ном ямагт мөн. Хэрвээ та бүхэн үйлийн үр дор сэтгэл идэвхжлэхгүй гэмээн өчүүхэн буйныг бүтээхийг хүсэх хийгээд мөн өчүүхэн нүглийг төвчхийг л хүсэх болно. Хэрвээ та нугууд үйлийн үрийн авах орхихын ёсыг ёсчлонгоор эс үйлдэх ахвал аймаг сав 3 дор бэргэн шид бүтээлийг олсон игүүзэрч бай тамд л одох болно шүү. Лам ава дүдива бэр гүүрээр гарч байх зуур игэн хараад жавуужид хандаж өгүүлрэн хизээд минийм хийлэн барихыг төвчих хүртэл үйлийн үрийг тоохгүй аваас тэр химээх мэргэн мөн тэр химээх игүүзэрч тамд төрсөн юм шүү дээ хэмээн зарлагласан гэдэг. Тэрч байтугай авга их ра лазаваач тамд агшин төдий залрах хэрэгтэй болсон л. Басхүү энэтхэгт нэгэн ямандагийн игүүзэр ядам түүнийхээ дүрстэй бэрд болсноор төвдөд ирэх үед нь жавуужибээр хэрвээ энэхүү бэрд төвдөд орших юм бол төвдөд гарцаагүй хорлол учруулах юм байна хэмээснээр балинг зориулж улмаар түүнийг сөргөөхөн зохиосон төвхтэй. Лайжин бээр номыг агуу ихээр мэддэг байсан ч тэр нь түүнд тус болоогүй бөгөөд тэрээр машид халуун тамд төрсөн болой. Живузанаажа химээх Бярман хэдийгээр ямандагийг бүтээсэн боловч өдий төдий хүмүүсийг хараан алсан тул нэрмэлтгүй тамд төрсөн буй за. Хэрвээ та бүхэн үйлийн үрийг ёсчлон захиснаар хөлөө хорж нямбар нянчин хийсэн ч тус болохгүй. Доод Помбагийн нэгэн ямандагийн игүүзэр ядам түүнийхээ дүрстэй бэрд болсон гэдэг. Тэрээр бүтээнлийнхээ нөхдүүдийнхээ дэргэд хүрч очсноор тэднээс сүрийн утаа өгүүлж өгөхийг гуйсан гэлцдэг. Паванха гигантэн хэрхэн Вригамалал Шила хийдийн орныг баттгахч хүртэл өрөөсөн гаргүй бэрд болсон түүхийг альцсан бөлгөө. Хэрвээ та бүхэн үйлийн үр дор хэдийгээр сэтгэл идэвхжүүлсэн ч авах орхихыг үлдэж чадахгүй болбоос мэргэн хийгээд бүтээлчин аль нь ч байсан тус болохгүй. Түүгээрч барахгүй үйлийн үрийн тийм боловсрал санаанд үл багтам тул их нэгүүлсэнгүй бод садваач адгуустаар төрсөн хэмээн зарлагласан мэт. Өөрөөр хэлбэл үйлийн үрийг басамжлах аваас их бод садваач муу заяанд төрлийг авсан хэмээн зарлагласан амой. Тиймээс бясалгалын эхэнд хотол өдөөлтийг засах хэрэгтэй. Мөрийн зэргийн эхлэл нь чөлөө учрал харин номыг мутрын авлагад авахыг эхлэл нь үйлийн үрээс эхлэн байгуулдаг юм аа. Үйлийн үрийг ертөнцийн үнэн үзэл хэмээдэг юм.
Тэгвэл ертөнц химээх нь эгэл төрлөختөн бөгөөд тэдгээр төрлөختөн нь өвлийн үрийг эрхэмлэж үйлдэх аваас хэрэг ихтэй. Өдгөө өдий төдий хүмүүс үзэл дор сүжигтэй мэт дүрэн байдлыг эсэгдэг шүү дээ. Гэвч та бүхэн анхлан өвлийн үр дор сэтгэл итгэмжлэх сүжгийг төрүүлснээр авах орхихын ёсыг ёсчлонгоор нь үлдэх ёстой. Тийм үгүй байж номыг дурдахын дүр байдлыг эсгэснээр амны уншлагыг бувтнах, үзлийг бясалгахыг аядснаар тэгш агуулах адил дор хичээх номыг зөв ёсоор нүүлдэхийг мэдэхгүй байгааг нь шинж. Зарим нь өдөржин шөнөжин хилэн зөөлдөж, боол, зарц, шавнараач хилэн зөөлдүүлэхээр тушаадаг болоо. Тэр адилын хүмүүс өглөө эрт босч шөнө дөлөөр унтаж амны уншлагыг унших чаан аядсан ч чухамда гарын авалгыг чанх буруу үлдэж байгаа юм шүү. Тийм учраас үүлийн үр дор сэтгэл итгэмжлэх сүжгийг төрүүлэхийн тухайд үүлийн үрийг санах ёстой. Үүнд 3 хэсэг. 1. Ерөнхий үүлийн үрийг санах. 2. Өвөрмөц үүлийн үрийг санах. 3. Санснаар орох буцахыг үйлдэх ёсон болоо. Ерөнхий үүлийн үрийг санах үүнд 2. 1. Ерөнхийд нь бодтойгоор санах ёсон. 2. Тус тусын ялгамжааг нь санах болоо. Ерөнхийд нь бодтойгоор санах ёсон үүнд дотроо 4 хэсэгтэй. 1. Үйл нь магадтай. 2. Үйл нь ихээр аривжна. 3. Үйлийг эс үйлдвээс эс учирна. 4. Үйлдсэн үйл нь шамшаагдахгүй 4 болоо. Яаж төгс нөхцөн байр үүлийн үрийн 4 ёсыг номлосон бөгөөд тэдгээр нь машид анис ихтэй. 1. Үйл нь магадтай ёсон. Винан ишээс юу адилыг үйлдэх гэмээн үр нь тэр адил гарах болоо хэмээн зарлагласан мэт буян үйлдвээс үр нь амгалан гарахаас зовлон гарна гэж үггүй. Хэрвээ нүгэл үйлдвээс үр нь зовлон гарахаас амгалан гарахгүй. Энэ нь үүлийн үрийн магадлал мөн болоо. Үлгэрл байс халуун амттай ногооны хөрөнгнөөс үр нь халуун амттай ногоо ураг гарнаа. Түүнчлэн гашуун амттай ногооны хөрөнгнөөс гашуун амттай үр гарна. Мөн амтлаг ногооны хөрөнгнөөс үр нь амттай ногоо гардаг ёс нь үүлийн үрийн магадтай ёс юм аа. Тийм учраас өдгөө бид бүхэн угийг нь хянамгаалах ёстой. Нэгэнт л үр нь боловсрох гэмээн засах арга үгүй. Бид бүхэн өвчин эмгэг тусахын цагт гүрэм дором хийлгсэн ч заримдаа тус болохгүй. Гэвч түүний уг үр нь тустай гардаг учиртай. Хэрвээ та бүхэн жишээлбэл халуун амттай чинжүүний хөрөнгийг суулгаж, мөн чихэрлэг амттай үзэм чавга тэргүүтний хөрөнгийг гэргэн тойронд нь суулгаснаар чинжүүг амттай болгохыг хүсэхнээж чадахгүй бөгөөд үр нь тустай гардаг шүү дээ. Тийм учраас уг юу адилыг хураах хэмээвээс үр нь тэр адил гардаг учраас үүлийн үр нь машид нарийн болоо. Эрт үрдийн цагт нэгэн лам яруу сайхан хоолойтой мөртөө гуа бус биетэй байсан юм. Яагаад харилцан адилгүй үр гарсан ёс нь урд нэгэн хаан авахгүй том сувраг бүтээх үйлсийг өрнүүлж байхад мөнөөх лам тэр үед хөлсний ажилчин байж гинэ. Бүтээж байсан сувраг нь асар том хэмжээтэй байсан тул тэрээр тэсэлгүй өгүүлрүүн. Ийм том суврагыг бүтээх ямар хэрэг байна да. Эн чинь хизээч дуусашгүй юм байна шүү дээ хэмээн бухимдсандаа өгүүлсэн гэдэг. Сүүлд сувраг дууссаны дараа тэрээр урд хэлсэн үгэндээ гимшиж нүгэл хилэнцээ намжлахын тухайд уг сувраганд алтан хонх өргөсөн учраас үр нь 2 янз гарсан болоо. Басгүй жовуужийг төвдөд залрахын цагт нэгэн хүмүүн түүний өмнө ямар ч ажиг хинэггүйгээр өчүүхэн хилэнцгийг үйлдсэнд тэрээр таалалтаа тэсгэлгүйгээр ийн өгүүлсэн нь яанда чи ингэж яахан болох вэ дээ чааваас үүлийн үр нарийн мөн үүлийн үр гүнзгий шүү дээ хэмээн уулга алдсан гэлцдэг. Түүнчлэн урд нэгэн гэлэн байр хуврагуудын хурал хойд дэвсдэг ширдэг дээр тос асгасан тул хойд насандаа нуруунд дээрээ харт толботой хүн болж төрсөн юм. Мөн эрт урдын цагт нэгэн гэлэн байр номын хувцаа будганд оруулахаар чанаж байх зуур хувцсан тугалны мах болон хувирсан буй за. Чингээ тэрээр тугал хулгайлсан хэрэгт орооцолдож улмаар 6 сар гянданд хоригдсан ажээ. Энэ нь урд тэрээр нэгэн гим зэмгүй баридагоо бөөдийг тугал хулгайлсан хэрэгт хэлсээр гүтгэж тухайн орны хааны шоронд түүнийг 6 хоног хорьсны үр дагавар юм. Шарвасти хотын захирагч Ридү
Редүгзэнгийн их Сагаама 32 бүх хүүтэй байсан аж. Гэтэл Салжил хааны нэгэн төшмөл хов хутгаснаас болж хаан бэр хамаг хүү нүгүүдийг нь алснаар ээжийнх нь өмнө толгойнуудыг нь аваалсан юм. Энэ нь 32 хулгайч нэгэн үхрийн хулгайлан алсны үр бөгөөд Сагаама тэр үед хулгайч нарын гэрийн эзэгтэй байсан ажгүй. Үүний тухай Повонхог гигантэн бээр дэлгэрэнгүй айлцсан болоо тэр мэд үүлийн үр магадтай тухай зарлагласан амуй. 2. Үйл нь ихээр аривжих. Гаднах угийн үрээс дотоод угийн үр нь ихээр аривжих болоо. Гаднах угийн үрийг үлгэрлвээс жижигхэн чавганы үрээс их том мод ургадаг бөгөөд жил бүр түүнээс хэдэн зуун мянган үр гардаг шиг үр нь ихэд аривжих буюу хэдийгээр энэ нь их хэмжээний аривжлага мөн боловч дотоод уг үрийн аривжлагын тухайд гэвэл улам ихээр аривжих буюу за. Ялчдаас нөхцөн бээр Наядого хотод залрахын цагт нэгэн бүсгүй түүнд атга дүүрэн дил будаа өргөсөн тул мөнөөх бүсгүйг ирээдүйд Легмо хэмээх баридага бод болно хэмээн бошиг үзүүлж гинэ. Гэтэл бүсгүй нөхөр бурхан багшид хандан танд гүнзэг өргөсөн төдийд юунд ингэж худлаа яриад байгаа юм бэ хэмээсэнд бурхан багш бээр хэдийгээр Наядого модны хөрөнгө болбоос юнгар будааны төдий хэмжээтэй боловч модны сүүдрийнхэн дор 500 модон тэрэг нэг нэгэндээ хүрэхгүйгээр багтах мэт өчүүхэн хөрөнгө их хэмжээний том мод хүртлээр аривжиж байгаагийн дүрслэл буй за. Түүнчлэн өчүүхэн үйлээс ч их хэмжээний үрг гардаг ёсыг зарлагласанд бүсгүй нөхөрөө сэтгэл итгэмжилсэн гэдэг. Урд нэгэн гэлэн бээр бусдад хандна. Чиний дуу хоолой нохоо гаслаж байгаа мэт мэлхий дуурч байгаа адил самгчин орилж байгаа юм шиг дуулдаж байна хэмээн доромжилсан учраас ямар мэт өгүүлсэн түүн л өгөө зохилцсон тус тус төрлийг аван 100 удаа авсан юмжээ. Мөн дээр үед Хятад улсад нэгэн хүмүүн бээр өдгөө цагийн мэргэд могой лугаа адил байна хэмээн могойг үлгэрлсэн шастрыг туйрвсан тул зохиогчийн бие нь өвдөж эхэлсэн бөгөөд гар хөл нь агшиж улмаар бие нь бодтой могой болон хувирсан бүлгөө. Түүнчлэн толгой нь хаг өсөрч дотроос нь могоон толгой цухууж тэр насанда бодтой могоон болон хувирсан түүхтэй. Эрт үрдийн цагт энэтхэг оронд загас яст мэлхийг тороор барьж амь зуудаг 500 загасчид усны мангасын язгуурын их овортой бөгөөд 18 толгойтой амьтныг барьжээ. Бурхан багш бээр тэрхүү амьтныг урд нь Шэдвүү Сэржа хэмээх нэгэн байсан агаад ихийнхээ ятгалгаар гэлэнгүүттэй ном хаялцаж байхдаа чи нохоо лугаа адил боллоо тэргүүт нь доромжлолыг тайлбсны үрээр тэр мэд төрлийг авсан хэмээн зарлагласан ажээ. Ялч төгс нөхцөн бээр түүний угийг тайлбарлан бошгол үндэн үзүүлэхийн тухайд тэнд залармагц тэрсүүд нар гэлэн говдама үзэмэрт дуртай нэгэн билээ хэмээн түүний шүүмжилж байсан гэдэг. Үүнийг урд бие бээр бэлтгэл номын үйст дэлгэрэнгүй номлосон бөлгөө. За тэр нь болохоор энэ номын урд хэсэгдэр гарсан гэсэн үг. Та нар маань өөртөө нэг дэлгэрүүлээд уншаарай. За тэдгээр нь ердөө доромжлол төдийхнийг өгүүлснээс хүн алах, морь хулгайлах аль нэг ч үйлдэггүй юм шүү. Бас хүү гэлэн ма удвал догжин хэмээх нэгэн бээр урд 2 хүүтэй байж гин. Харамсалтай нэг нь усанд живж нэг нь чоннд идүүлсэн аж. Бас нөхөр нь могоонд идүүлжээ. Түүний эцэг их нь байшинтайгаа галж шатсан юм. Дараа нь тэрээр нэгэн тэрсүүдийн хуврахтай гэрэлсэн болоо. Тэрээр хүүгээ төрүүлэхийн цагт нөхөр нь бусадтай арх ууснаар гэртээ согтуу ирж хүүгээ алан махыг нь идэхийг шаардсан ажгүй. Чингээд тэрээр тэндээс зугтаж эхнэрээ алдсан нэгэн гэргитнийд очиж улмаар түүний эхнэр болжээ. Тэгээд тэр нөхөр нь үхснээр түүнийг нутгийн заншил ёсоор амьдаар нөхрийнх нь хүүртэй хамт оршуулв. Харин хүүр ухдаг хулгайч бээр түүнийг ухаж гаргаснаар эхнэрээ болгосон буй за. Дараа нь хаан хулгайчийн ахлагчийг алснаар түүнийг бас л хамт оршуулжээ. Тэр мэтчлэнгээр тэрээр элдвийн гашуун зовлонг баахан амссан нь урд удвал бээр нэгэн хааны их хатан болохын цагт баг хатны хүүг хороосон аж. Чингээд тэрээр хүүг алаагүй хэмээн андгаа тангарыг олноор өргөсний үр дүн болоо. Тэр мэд өдий төдий түүх бий. Үхлийн үрийн ёс нь хоосон чанараас ч нарийн агаад үйлийн үрийн ёс нь хоосон чанараас ч нарийн агаад хэмчгэд бэрх бүлгөө.
Хойсон чанарын нарийн утгыг шарваг хийгээд бариадаага буудын архтууд ч онсон бөгөөд заач ч бас чадмгүй. Тэгвэл үүлийн үрийн нарийн ёс нь гагцхүү бурхны явдлын орон учраас иш болон шалгадаг ухаанаар хэмжиж мэдэх ёстой. Чухамдаа үүлийн үр бол машид нарийн тул өчүүхэн хилэнцэгч болов цээрлэх ёстой. Цомирлогоос өчүүхэн нүглийг ирээдүйд игэн ирэхгүй гэж бүү санагтун. Усны туслыг хураасаар л их сав дүүрэх лүгээ адил. Өчүүхэн хилэнцгийг хураасан нялхсан нүгэл машид дүүрхэл хэмээн зарлаглажээ. Түүнчлэн өчүүхэн буйны үрэнч ихэд сайнаар аривж муй. Алааной химээх хүрдэн орчуулагч хаан дөрвөн төв болон тэнгэрийн орныг эзэгнэнхэн захирч байсан нь урд тэрээр санжаа намсаг бурхны атга дүүрэн бандуу өргөсөнд дөрвөн түүний бадар аяганд тогтож нэг нь түүний оройн үсэн дээр нь тогтсны үр болоо хэмээн зарлаглав. Урд манай бурхан багш нэгуур оршихын цагт Чеусерик химээх нэгэн бярман байсан бөгөөд түүний гараас барагдаж дуусашгүй алтан зоос гардаг байсан юм. Тэрээр урд төрөлтөө модны худалдаачин байсан агаад модны төлбөрт авсан нэг алтан зоосоо шавар хумхтай усанд хийснээр от сүрэн бурханд үргэсний үр химээн зарлагласан болоо. Орныг баттгаагч Сервэу мэдлэгийн цагт түүнтэй хамт гэрийнх нь гуу санд 7 алтан зан гинэт бий болсон гэдэг. Тэдгээрийн шээс баас нь алт болсноор төгс эдлэж болдог байсан тул Мажеда хаан заануудыг 7 удаа хулгайлсан ч заанууд газар шингэснээр эзэндээ очдог байсан тул хулгайлж чадаагүй болоо. Сервэу урдын төрөлтөө Сертүв бурхны хөлөглөдөг шавар зааны лагшинг засаж алтдсны үр дагавар нь химээн зарлаглав. Түүнчлэн гэлэмма гармой бээрч эхийн умаанаас мэдлэгийн цагт сайхан тансаг гашиг торгон хувцастай төрсөн гэдэг. Түүнийг машид гарахын цагт урдын хувцас нь номын хувцас болон хувирсан ажээ. Урдын төрөлтөө тэрээр хантайгаа хамт гуйлга гуйдаг байсан юм. Тэр хоёрын дунд ердөө ганц хувцас байсан бөгөөд түүнийгээ ээлжлэн өмсдөг байж гин. Хэдийгээр дунд буй ганц хувцаа өргөх нь бараг үхэлд хүргэсэнтэй адил байсан ч тэр хоёр түүнийгээ Сертүв бурханд өргөсөнд үр нь тэр мэтг гарсан болоо. Түүгээрч барахгүй тэр нэгэн насанд нь хаан болон хатад тэр хоёрт хувцас хайрласнаар үр нь тэр даруй боловсрсан юм. Тиймээс өчүүхэн буйныг ч болов тоохгүй байж болшгүй билээ. Өчүүхэн буйныг ирээдүйд игэн ирэхгүй гэж бүү санагтун усны туслыг хураасаар л их хумх дүүрэх лүгээ адил өчүүхэн буйныг үргэлжид хураан баймаажин машид дүүрхэл химээн зарлаглажээ. Үйл магадтай хийгээд ихэд аривчхын үйс нь буйныг бүтээх болон хилэнцгийг төвчгийг лавлан шийдвэлдэг буй заа. Өчүүхэн буйныг ч болов бүтээх мөн өчүүхэн хилэнцгийг ч болов төвчгийг лавлан шийдээрээ. Үйлийг ис үйлдвээс ис учрах. Үйлдсэн үйл нь шамшаагдахгүй. За энэ хоёр хэсгийг маргаашийн бичлэг дээр уншия. За тэгээд энэ сайхан 8 сарын 8 хязгааргүй бэлэгцэн энэ өдөр та бүхэн манд буйны үйл хийж одоо ном буйныг дэлгэрүүлээд энэ үйл нь одоо хязгааргүй үржиж дэвжиж сайн буйны үр боловсрох болтугай. Нүгэл хилэн зариусах болтугай гэж сайхан өрөөё. За маргаашийн бичлэгээр уулзъя баяртай.